Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгуулж байна. Энэхүү удирдлага нь салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тулгамдж байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой юм а. Удирдлагын хүрээндээ байгаль орчны салбарын хууль тогтоомж хэрэгжилт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлоос сэргийлэх мэдээллийг авах боломжтой. Мөн мод тарих байршлууд, ойжуулалтын талбай, хэрхэн мод тарих талаар болон бусад олон асуудлуудаар иргэдэд мэдээлэл зөвлөмжийг хүргэж ажиллаж байна. Монгол улс энэ оны 8 дугаар сарын 17-наас 24-нд цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулна. Үргэлжлүүлэн тогтжилт, хурлын танхимуудын угсралт, тоног төхөөрөмж суйрлуулах гүйцэтгэгчийг шуурхай шалгаруулж ажлыг зэрэг эхлүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. COP17 талуудын баг хурал нь Монгол улсын хувьд олон улсын тавцанд байгаль орчин уур амьсгалын асуудлаар манлайлал харуулах, хамтын ажиллагааг шин шатанд гаргах чухал боломж юм а. Анхаарал хандуулж ажиллах асуудал бол энэ салбарын гол хууль эрх зүйн орчныг шинжлэх тал дээр анхаарай гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр гол мөрдөж байгаа хуулиуд нь 1994 оны 1997 онд батлагдсан хуулиуд өнөөдөр яамны гол харилцааг зохицуулаад явж байна. Тийм учраас 94 97 оны хуулиуд өнөөдөр цаг үе яаж өөрчлөгдсөн байгаа вэ? Зохицуулагддаг маш олон нарийн харилцаанууд бий болсон байна. Энэ Риогийн 3 конвенц маань гурлаа хоорондоо нэгт уялдаа холбоотой байдаг. Энэ уялдаа холбооныхон хүрээнд төслүүдийг санаачилж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчөө санаачилж байгаа ногоон AID-д үтсийн асуудлыг бас оруулж ирж байгаа. Гэх мэтчлэн ингээд цаашдаа бид энэ ногоон тал руугаа чиглэлрүүгээ томоохон ажлуудыг хийж Монгол улсыг бол бас Монгол улсад гаргадаж орж ирж байгаа энэ томоохон боломж юм а гэж харж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа, байгаль орчны улсын хяналтын газар, нийслэлийн прокурорын газар, нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, экологийн цагдаагийн алба хамтран оролцож байна. Өдөрлөг Сүхбаатарын талбайд 2026 оны 5 дугаар сарын 9-ний дуустал үргэлжилнэ.